би ер нь бодлоо л доо. Коуч нь ер нь бодлоо л доо. Над руу одоо нэг Америкт тий хийх ажил гээд хийсэн чинь маш олон хүмүүс холбогдож байгаа байхгүй юу? Маш олон хүмүүс болохоор юу гэж холбогдож байна гэхээр би одоо дөнгөж Америкт ирсэн байгаамаа. Ямар ажил хийх вэ те? Ажил хийх гээд ингээд анзаараад байжсэн таны ингээд рилүүдийг үзээд агүй гоё урам зориг авлаа те. Яг иймэрхүү ажил хийж болох юм байна гэж тэгэнгүүт одоо яг Америк явах гэж байгаамаа. Виза авсан байгаамаа. Одоо би яг яах вэ гэсэн хүмүүс бас их холбогдож байна. Дээрээс нь эцэг эхчүүд одоо манай хүүхд явна гэдэг урд нэг яваад ирсэн юм аа те. Тэгэнгүүт одоо ингээд Америкт очихоор те. Найз нөхөд таньдаг одоо хамаатан садан байхгүй тэгсээр манай охин явна гэдэг манай хүү явна гэдэг ингээ явуулах уу яах уу гэл те ингээд гих мэдчлээ маш олон асуултууд ирж байгаа учраас коуч нь 10 сарын 1 2 3-нд гоё юм коучингийн те 3 хоногийн сургалт явуулт юм билүү гэж бодож байна. Яг одоо чи хэрвээ Америк явах гэж байгаа болвол те одоо эцэг эхтэйгээ бас хамт сууж болно. Ягаад тэгэхээр Америкт яг иймэрхүү үйл явц болно шүү гэдгийг ингээд сонсчих юм бол эцэг эх чинь бас сэтгэл санаа бас айгу тийм тайваг үлдэн штэ те. Эцэг эхтэйгээ орохгүй зүгээр өөрөө орлоо гэж бодоход ерөнхийдөө юу бэлдэх ёстой юм те. Ямар шаардлага хангацсан байх юм те. Ингээд зарим хүмүүс чинь нөгөө хэрэгтэй хэрэггүй юм бас айгүй их авч явдаг. Одоо жишээлбэл нөгөө 10 жилийн визтэй энд үлдчихэж байгаа хүмүүс энд яасан бэ гэхээр өвлийнхөө хувц хоноор тэгэнгүүтээ одоо аяг шаазан гэдэг нөгөө юм айгүй их тийм хэрэглээний юмнууд аваад ирсэн чинь чи яг үлдэд тарлах чинь хэл дээрээс буцаах жишээ нэ те. Тэгэхээр гих мэтчлэн анхаарах зүйлүүд болон бэлдэх зүйлүүд маш их байдаг. Тэгээд яг энэ талаар гоё сургалт авъя гэж бодож ивэл доор комент хийрээ. Би тэгвэл 10 сар дөнгөж гараад гоё сургалт орж болж байна. За ингээд амжилт. Миний рилүүдийг үзээд одоо тий таалагдаад маш их асуулт асууж байгаа. Та нартай маш их баярлалаа. Тэгээд нэг коучинг өгөөд эхэлсэн. Маш завгүй байгаа. Тэгээд завгүй ажлынхаа хажуугаар та нартай сэтгэлээ зүрхээ гаргаад мэдээлэл өгч явах болно. За түр баяртай.